Орон төргийн үзэгчтэй Эх орон Монголын үндэсний телевиз Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөө толгойтой хамтран явуулж байгаа Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн шинэхэн дугаар үзэгчдэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэр өчигдрөөс эхлэн үзэгч та бүхэндээ манай Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэгт маань оролцож байгаа хамгийн ихний хоёр баг маань өчигдөр бидний зүгээс өгж байгаа даалгавруудаа маш амжилттай хийж гүйцэтгсэн. Тэгээ өчигдрийн хоёр багийн хувьд бол маш ширүүхэн өрсөлдөгчд гэдгээ өөрсдөө баталсан байгаа. Харин өнөөдрийн хувьд бол ямар хоёр баг даалгавар хийж гүйцэтгэх вэ? Мистерс Жим клубээс орж байгаа Мистерс баг бас байгаа. Тэгээд Чандман клубын Чандман баг байгаа. Эдгээр тамирчид маань бас энд зааланд бэлтгэлээ хангаж байгаа. Одоо бид хоёр ийшээ орох гэж байна. Тэгэхээр яг одоо бид хоёрын зогсож одоо ирсэн газар бол мэдээж та бүхэн харж байгаа. Мистерс Жимээс өнөөдөр үзэгчдэнд нэвтрүүлэг маань хүрэх болно. Тэгэхээр өнөөдрийн дугаараас тун сонирхолтой явагдах учраас та бүхэн маань Эх орон Монголын үндэсний телевизээр үргэлж суугаад харуулж бидэнтэй одоо хамтдаа байгаараа гэж хэлмээр байна. Ингээд хамтдаа нэвтрүүлгээ эхлэв. Явцгаа үзэгчтэй. За орё. Сайн байцгаана уу? Бид бол Misters Gym багийнхан байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ингээ Misters Gym баг маань Misters Gym клуб дээрээс та бүхэндээ мэдчихэж байна. За ингээ манай багийн маань энэхүү reality show-нд яагаад оролцох болсон бэ? Энэ шалтгаан маань болохоор бид бүгд одоо бүгдээрээ фитнесийн спортоор хичээлэх дуртай. Тэгээд бидний бас хичээлсэн хугацаа янз бүр байгаа. Дөнгөж ихэлсэн ч хүн байгаа. Бас нэг жоохон 3-4 жил хичээлсэн хүн ч байгаа. Ингээ янз бүрээс олон жил явсан ч хүмүүс байгаа. Тэгээд бид бүхэн ингээд нэг хүсэл зорилготой болоод өөрсдөө сорж үзгээр болоод энэ Fitness Cup 2016 reality show-нд бүртгүүлсэн юм аа. Тэгээд бус багуудтай хамтарч хэлэхэд бүгд нь амжилт хүсье. Манай баг бол маш хүчлэг баг шүү гэж бас хэлмээр байна. Манай багийн нэр Misters. Бидний өрөө Зөрөгтэй, хүчтэй, хичээлтэй, чадтай. Эх орон телевизээс зохион явуулж байгаа Fitness Cup 2016 тэмцээнд оролцож байгаа нийт залуучуудаа нэгдүгээр амжилт хүсье. Энэ тэмцээнд оролцож байгаа залуучуудад маань энэхүү нэвтрүүлэг цаашдаа маш олон жилийн мөн насан туршийн нэгэн одоо зөв хэмнэл, зөв хэм маягийг бий болгох байх гэж бодож байна. Магадгүй бид өөрсдөө яаж эрүүл мэндэд анхаарах ёстой, яаж хөдөлгөөн хийх ёстой, яаж хооллох ёстой гэдгийг энэхүү нэвтрүүлгээр олж авах гэж бодож байна. Fitness Cup 2016 нэвтрүүлэгтээ хамтдаа байцгаагаараа ингээд доод тэмдэгтийг хөгжицгээе. сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манайг маань нийт оролцож байгаа багаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг нь бидэд байгаа. Энэгээр бидэд онцлог болж өгч байгаа. Жишээлбэл одоо манай энэ фитнес нэвтрүүлэг оролцох хүмүүс маань 10 дугаар анги буюу 2000 оны охин байгаа. Энэгээр бидэд болохоор ерөнхийдөө спортын төрөл нас юу хамаагүй байд юм а гэдгийг ерөнхийдөө 45 оны турш та бүхэндээ харуулсан. Та бүхэн манайг дэмжээрэй. манай багийн манай багийн залуучууд өвдөхгүй төлөө өнөөдөр бүгд фитнесээр хичээлж байна. Тийм учраас бид нэр фитнесээр хичээлснийхэн төлөө залуучуудад эрүүл мэндийн даатгалаас нь одоо төлдөг, фитнесийн төлбөрийг төлдөг энэ асуудлыг санаачилж явж байгаа. Fitness Cup 2016 өөрөөр Монгол бүх залуучууд фитнестэй явдаг, эрүүл байдаг. Эрүүл байснараа бид нэр одоо дараагийн олон амьдралынхаа асуудлыг зөв шийддэг, ийм л шийдэлтэй болохыг бид нар хүсэн мөрөөдөж байгаа. Эх орон телевиз Монгол анх удаа энэ Fitness Cup reality show-г зохион байгуулж байгаа Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хувьд дэмжиж байна. Ингээд допинг ирээдүг бүгдээрээ сонгоцгоё, гидсээ чөлөөцгөөе. За манай нэвтрүүлгийн маань нэмэх даалын тамирчин маань аль багийн хэн блэ? Чандман клубын мөнх төрч. За бүгдээрээ мөнхд орчдоо амжилт хүсье. За эхлэх үү. За цаг харж байгаа.
Бэлтгэл байдлаа. За 1 2 3 4 4 За хэд явсан бэ? 34 явсан байна. За ачаал хэрэг өгч байна. Энэ бол хөөлт бол нэлээ сайн орсон шүү дээ. Тийм. Тодорхой хэмжээгээр маш их хүрсэн. Чи ер нь эрдийн бэлтгэл дээр нь яг энэ жингээр нь давтаж хийдэг үү? Оо тэгэл янз янз та. Ийм жингээр давтах хийж байгаа. Тэгэл дээшлүүд нь доошлууд. Манай даалгавар хүнд байна. Нөө гайгүй. За манай дараагийн оролцогч маань Мистер Жимээс оролцож байгаа. Мистер багийн Очир бүрв. За очир бүрвтэй бүгдээрээ амжилт хүсье. Багийнхан байна уу? За байж байгаа цаг харж байгаа шүү. За бэлтгэл байдал аваад. дээр авлаа. Анхаар. За 1 4 5 6 За баяр хүргэе. Ачаал хэрэг үлч. Гайг. Бэлтгэл дээр хийдэг юм лээ. Гайгүй л. Гэхдээ одоо яг энэ чинь ингээд удаан давтамжтай гэдэг ихэр чи өвдөлт маш их орж байгаа шүү дээ тэр юм. Тийм. 3 талаар ордуулаа. 3 талаас шиг ер нь нэлийн бадарч өрч байна. Тэгээ өвдөх гоё тий. Гоё. За баяр хүргэе. За манай дараагийн оролцогч маань Мистер Жимээс оролцож байгаа юм лээ. Батамглаа продюсерингээ Батамглаа. За Батамглан маань хасагтаалт үзэж байгаа. Тэгэхээр энэ чингээр бол хангалттай хийнэ үстэй. Өөх хичээнэ. За амжилт хүсье. Одоо цаг харна. Аа баярлалаа авлаа. За ихэл цаг тусаа. Ямар амир бэ? За яаж ийн? Яа. Зүгээр нэ тэчгүй. Ачаал бол амир өгсөн. Ачаал амир. Энэ жингээр бол хийдэг. Үгүй юу? Энэ жингээр хийдэг үү? Энэ жингээр хийж үзээгээ дандаа хүн дээр хийжсэн. Гэтэ анхуутаагаа идэвчээр ингээд давтаж үзье. Давтах хэцүү байгаа сте. Оо чанга. За баяр хүргэе амжилт хүсье. Сая Мистер Жим багийнхаа тамирчныг харлаа. Сая минутанд 97 шатлаа штэ. За дөлгөө тамирын хувьд бол энэ рекордыг бас эвдэхийн төлөө явна штэ тий. Тийм. Ер нь ерөнхийдөө өрсөлдөгч багийн Батамглан маань гайгүй сайн өрсөлдөгч байна. Тэгтээ би чадна. За амжилт хүсье бүгдээрээ. За багийнхан дэмжээд өгөөрэй. За бэлтгэлээ аваад. Анхаар. Хэл.
За. Үнэхээр сайн байна. Хит хийвэ. 110 хэл. За 110 гэдэг чи одоо за өмнөх тэмцээн дээр сонсогдсонгүй таа байна шүү дээ. Ер нь гарны энэ дээр бол нэлээд чангарсан байна үзэгчтэй. Тэгэхээр ачаалыг бол нэлээд сайн авсан байна. Тийм ээ ерөнхийдөө энэ чигээр давтаж үзээгүй. Мөнгө олцоо бат Монголдоо ижлээ. Чи хүнд 80 90 юу шахдаг байсан болохоор 40 бол ер нь гайг байна. Тэр гүйцэтгэлийн хувьд ер нь чи хэр хийсэн гэж бодлоо. Гүйцэтгэлийн хувьд ерөнхийдөө гайгүй. Тийм яг тохируулаад өсөлттэйгөө ижлэх хэл. За амжилт хүсье. За дараагийн төрөл болох шорттой ангиллал маань суг төрнийгтэр бас 1 минутын хугацаанд хин сайн уран чадвартай сүнэх вэ гэдэг одоо тэмцээн байгаа шүү. За Mistress Gym-ийн багш Цэрэн тогтох багш маань одоо энэ шорттой англи юм тамирчдынхаа суг сүнэлтийн зөв техник яаж хийх вэ гэдгийг одоо тавханд үзүүлнэ. Одоо ингээд тамирчдаа зөв хийх бол бас зарим буруу ингээд тоон ингээд тамирчдын дунд бодлонтой юм гараад байгаа. Энийг сайн хийж өгдөг. За тэгье. За бүгдээрээ харъя. Гараа ингэж яриад нуруугаа юм ихц байдалтай юм байна. Тэгээ хагас тавтаханд нэг ингэж явах юм байна. Зарим тамирчид нь болохоор зүгээр дээр ингээд ахаар энэ хагас тавтал биш зөвхөн ингээд яг цэвэр яг ийм байдалтай ингэж явах гэсэн байна. Нуруу ихц ийм байдалтай. Гэхдээ бүгд ийм ингэж явна, зарим нь ингэж явна. Тэгэхээр техникээ зөв нуруугаа ихц ингэж ийм байдалтай ингэж явах байгаа. Ингэж техник зөв хагас тавталтай байх юм байна. За тэгэхээр тамирчид маань сайн анхаарсан байхаа гэж итгэлтэй байна. За баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр та бүхний өмнө Чандман багийн тамирчин Чингис Баатар маань одоо даалгаврыг гүйцэтгэхээр ирсэн байна. Тэгэхээр одоо энэ суг сүнэлтэн дээр ийм байгаа энэ хүсэлхийнээс энэ 10 дискийг дүүжлээд тэгээд энэ даалгаврыг гүйцэтгэх байхад. За амжилт хүсье шүү. За багийнхан дэмжээд өгөөрэй. За цаг явсан. За цаг дуслаа. За Чингис Баатар яава. Өсөцөө. Айлц. Тэгэхээр тоо бол хэд явлаа 65 явсан тий. Эннээс илүү явах бол чам боломж байсан шүү дээ. Цагч байсан боломж байсан тий. Яагаа шахахгүй. Зүгээр. За тэгэхээр дараагийн тамирчин болох Mistress Gym багийн тамирчныгаа урьж байна. За. Хоёрын ахтай амжилт хүсье. Баярлалаа. Юуг стандарт шаардлага бол сонссон тий. Тэглээ. Тэгэхээр бол одоо хангалттай чадна шүү дээ. За хичээ. Тэгэл 1 2 3 4 5 За 50 секунд. Яадаг. За сүүл 53. За. За хоёрын ах яава. Гэхдээ яг гүйс тийхэр чинь илүү л хөшөрөх юм биш дээрээс. Тоглоод амархан л да. Одоо нэг 5 барих юм тэр гүндиндээ яач нэ. Гүйс яг чинь тэр хэмжээгээр ачаал маань. Тэгээ 10 кг доош татж байгаа шүү дээ. Тэр гүйцэтгэл бол ер нь гайгүй цэвэрхэн байсан тий. Тэр чинь л байгаа шүү дээ. Чанар гэж байгаа шүү дээ. Тоо бол юм шиг. За танд амжилт хүсье. Баярлалаа.
За Мистер Сим багийн маань оролцогч маань сувг турникэн дээр даалгавар амжилттай гүйцэтгэлээ. Шүүгчд маань даалгавраа бас харж байгаа хаа. За тэгэхээр бүгдээрээ дараагийнхаа тэмцээн рүүгээ явцгаая. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань яг энэ өнөөдрийн дугаар үзэгчдэнд дөрвөлжнө хүрж байна. Тэгэхээр дараагийн даалгавар бол охтуудын маань дунд явагдах байгаа. Тэгэхээр охтуудаа яг одоо явагдах даалгаврын дүрмийг танилцуулъя. Тэгэхээр охтууд маань харж байгаа. Яг бидний урд 7 жилийн 2 гантил байна тийм ээ. Тэгэхээр таад маань энэ 7 жилийн гантилыг хоёр талаа өргөөд хайчин суултаар цаатлын 7 жилийн гантил хүртэл хайчин суултаараа явж ирээд өнгөт дараагийн багийн гишүүн үргэлжилж очоод яг хайчин суултаар ирлээ. Сүүлийн хүл яг барааны удаар ирсэн тохиолдолд сүүлийн оноогүй юу? Сүүлийн баглыг тооцох байгаа. Тэгээ яг энэ тасгалыг хийхдээ хамгийн гол нь минут болвол нэг сүртэй хамаарахгүй. Хамгийн гол нь хэрхэн одоо гүйцэтгэл сайтай, чанартай, стандартын дагуу хайчин суултыг хийж байгаагаар шүүгчд маань оноо баалаа тавих байгаа. Тийм учраас охтууд маань нэг яарахгүй. Хамгийн гол нь цэвэр гүйцэтгэл сайтай тасгалаа хийгээрэй. За ингээд амжилт хүсье. Маш сайн хийгээрэй манайхаа. Бэлтгэл их явлаа. Болж байна. За явлаа. За. За үзэгчдээ дөнгөж сая манай тэмцээн уралдааны маань охтуудын дунд явагдсан даалгавар маш амжилттай болж өндөрлөлөө. Тэгэхээр манай хоёр багийн охтууд бүгдөө бас мундаг байлаа. Ер нь гүйцэтгэл маш сайн байлаа гэж миний хувьд бол харж байгаа. Шүүгчд гэхдээ бас хэрхэн дүгнэж байгаа, үзэгчд маань бас хэрхэн дүгнэхийг сайн мэдэхгүй юм. Тэгэхээр өнөөдрийн тэмцээн даалгаврууд бол нэгдээ бас нэлээд ширүүн өсөлтөөнтэй гүйцэтгэл сайтай болж өнгөрлөө гэж бодож байна. Чиний хувьд ямар санагдав? Миний хувьд бол ирчүүд маань үнэхээр төвчээр хатуужил маш сайтай байна. Хамгийн гол нь бол тэр гүйцэтгэл шүү дээ, тий. Гүйцэтгэлээ маш сайн хийж байна. Тэгээд тэр хурд хүч бол үнэхээр сайн. Миний дүгнэлтэр шүү дээ. Тэгэхээр манай багууд маань яг тэмцээн уралдаанд оролцож байгаа багуудын хувьд гэх юм бол бас тоог нэлээд их одоо анхаарлынхаа гол зүйл болгож аваад байгаа юм л да. Одоо хичнээн хийж байгаа тэр тоогийн л аваад байна. Гэхдээ тоо болоод нэг зүйлтэй гол ач холбогдолгүй. Хамгийн гол нь үзэгч та болоод манай нэвтрүүлэгт оролцож байгаа баг тамирчин маань хэрхэн одоо гүйцэтгэл сайтай даалгавраа хийж гүйцэж байгаа байдлаар нь шүүгчд маань өөр өөрсдийн гэсэн оноо тавих байгаа. Тийм учраас та бүхэн маань бас яг шүүгчдийнхээ адил бас өөр өөрсдийнхөө манай нэвтрүүлэгт оролцож байгаа баг тамирчдыг тунгаа нэг шүүгээд үзээрэй. Тэгээд тэмцээн уралдаанд дараагийнхаа дугааруудад бас улам илүү чангарах болно. Улам илүү одоо баг тамирчдынхаа хүч авахаалсан ба хурдыг шаардсан даалгавруудыг бол бидний зүгээс баг тамирчдаараа хийлгэх байгаа.
одоо энд тамирчид маань хамтарсан бэлтгэлийг хийгээд айгүй гоё бие халаад. Эдгээр маань бол одоо яг тэмцээнд бэлтэж байгаа өөрийн тийм хувийн бэлтгэл тэр болгоныгоо ингээд хангаж байгаа, хувь хувьдаа хангаж байгаа. Эннийхээ үр дүнд бас энэ шагналын санд маань хүрэх зам маань ингээд ахаад явж байгаа баг. Тэгэхээр одоо хоёулаа энэ бэлтгэлээ хийж байгаа залуучууд дээр очих уу? За тэгвэл яг одоо битээрээс бэлтгэл хийж байгаа залуучуудтай очиж хувийн бэлтгэлээ одоо хэрхэн бадаж байгаа талаарх мэдээллийг авах гэж байна. За ингээд хамтдаа очихлоо үзэгчтэй. За тэр үзэгчтэй Чандман багийн гишүүн маань одоо энэ бэлтгэлээ базаагаад байж байна. Бүгдээрээ олцъя. За сайн байна уу? За сайн байна. За ямар дасгал хийж байгаа? Би бол нурууны өргөн булчин бол далба хийж байна. Нурууны булчин хийж байна. Шүүгч чамд одоо зөвлөгөө өгсөн баг. Одоо нээлт хэмжилтэнд тэрээр нь айл булчингаа хөгжүүлүүл гэж ярьж зөвлөгөөнөөсөө бас дуртахгүй. Хоёр нь бол шүүгч нэг болохоор ер нь цээжин дээр ерөнхийдөө 100% 70% анхаарал байна. Тэгээд ерөнхийдөө үлдсэн нуруу гар мөр гэхэд үлдсэн булчингууд дээр ерөнхийдөө анхаарч хэлсэн мөн. Цээжин дээр бити ерөнхийдөө 100% хандаад байна. Би нөөр булчин хийж ийгс. Бүх булчингаа ерөнхийдөө зэг цуг хөгжүүлж ийгс. Тэгэхээр бас одоо энэ бодибилдинг фитнесийн спортоор хичээлж байгаа залуучуудад бас нэг хамгийн гол чухал зүйл болохоор одоо өөрийн цагаар зохицуулдаг хооллолтын асуудал байна тийм. Чиний хувьд одоо хооллолтыг яаж зохицуулж байна? Би өдөр 6 олох хэвээр. Ерөнхийдөө тэмцээл бэлдэж байгаа хүмүүс. Тэгээд өглөө гарахдаа юм уу оройноо хоолоо бэлдээд тэгээд ерөнхийдөө 6 ололтоо ер нь баг багаар өсөж болохгүй. Өсөх юм бол ерөнхийдөө хүн чинь одоо шоколад мөхлаа тэгээд ер нь чихэрлэг зүйлсэнд амархан орчдөг. Тийм болохоор ерөнхийдөө өсөж болохгүй болохоос ер нь 1 цаг ч юм уу 2 цаг болоо жоохон махнасаа идэ удаанасаа идэ тэгээд ер нь гайгүй хоолтой ер нь тэгж сайн мөхсдөг. Хоолтон дээр ерөнхийдөө төвчээр шаарддаг юм да. Тэгэд ер нь оройн цагаар бол идэхгүй тий. Оройн цагаар ер нь идэхгүй. Орой бол будаа ерөнхийдөө идэхгүй голцоо. Дахин эцээж махаад идэндээ. Усаа угаад. Тэгээд одоо будаа гэснээс нэрээ гурвалжин будааг бол их бас хэрэгэлдэг тэгжсэн. Гурвалжин будааг ерөнхийдөө цагаан будаатай хольж ийн нүүрс усаа авдаг. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө жин нэмнэ гэсэн ойлголт байдаг. Ер нь жингээ барайл бочингуудаа мастер хэрэгтэй байдаг. Тийм болохоор ерөнхийдөө хольж идэв сайн байд. Тэгэхээр ер нь жингээ барих асуудлыг одоо ярьж байгаа хүмүүс бол гурвалжин будааг төлхөө хэрэглүүл бас зохистой юм гэж ойлгож болох болно. Ерөнхийдөө гурвалжин будааг хийдүүл сайн. За чамд амжилт хүсье бэлтгэлээ сайн игрээ. За үзэгчдээ бид дараагийн манай фитнес кафе 2016 шоунд оролцож байгаа Mr. Jim багийн гишүүн томоо дээр ирээд байна. За томоогийн бэлтгэл нь ямар байна? Хойл яшээ сууч тийм ээ. Хойл яшээ сууч. Бэлтгэл ямар байна томоо? Бэлтгэл ер нь давгүй байгаа шүү. Ерөнхийдөө сайн байгаа бэлдээл. Одоо ер нь хэд хоног 40 хэд хоног үлдсэн. Тэгэл одоо тааш цаас тэгэл улам хүндрэх болно. Эрчимтэй хэрэгж гинэ гэж хэлээ да. Тэр одоо яг нэвтрүүлгийн зураг авалт ихлээр 3 сарын 16-нд хамгийн анхны техникийн зөвлөлөө одоо хурал эхлэв. Тэрнээс хойш одоо манай баг тамирчид маань бэлтгэлдээ орсон байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэс хойш одоо бас нэлээд хоног өнгөрсөн байна. Энэ хоорондоо танаа багийнхаа хувийн бэлтгэлүүд хэр хангав? Хувийн бэлтгэл ерөнхийдөө хүнийхээ ажил гэж зогсуулаад тааруулаад хийж байгаа ерөнхийдөө дасгалгүй байгаа. Тэр томоогийн хувьд бас үзэгчтэй тодорхой тэгээд танигдсан гэж хэлж болохоор байгаа тийм ээ. Тэгэхээр томоогийн хувьд ер нь нууцаас авьяас гэвэл маш их байгаа. Энэ авьяасууд маань магадгүй энэ тэмцээнээр илэрхгүй ч гэсэн манай үзэгчдүүд бол хэдийн таньдаг болсон байна. Тэгээд ер нь мэдгүй авьяас ерөнхийдөө яг тодорхой байхгүй гэж байх л баг. Тэгээд яа энэ чи дооног бас авьяас харагдах байлгүй дээ гэж хэлээд байна. Хэр олон фэнтэй байна одоо? Хэр олон фэнтэй байна? Хүмүүс ер нь тэгээд гардуур тэгээд томоолцсон асуудал шүү дээ. Тэдгээр хандж байгаа тэдгээр өөрийнхөө дэмждэг хүмүүстэй яг одоо нэг гоё үг хэлээч. Намайг дэмждэг баярлалаа шүү гэж хэлмээр байна да. За тэгээд тэмцээндээ маш амжилттай, маш эрчтэй, хүчтэй одоо өөрийнхөө юу хийж чаддаг тэр бүх зүйлээ даашлаарай та баярлалаа. За баярлалаа. Кичнэ. За үзэгчдээ бидний дараагийн одоо ярилцах тамирчин маань Mr. Jim багийн гишүүн Очир бүрэг байгаа. За Очир бүрэг бэлтгэл ямар байна? Одоо ч сайхан байна. За бэлтгэл хэлж байна. Өдөр тэр хэдэн цагаар хичээлж байна? Яг одоо нэвтрүүлгийн зураг авснаас хойш гэдэг юм. Өдөрт багаараа хийж байгаа. Тэр 2 цаг орчим л бэлтгэл хийж байгаа. Тэгэхээр бид нэвтрүүлгийн хамгийн ихэнд одоо шүүгчдийнхаа хэмжилтэнд орж шүүгчдээс зөвлөгөөг авсан тийм ээ. Тэгэхээр шүүгчдийн өөрийнхөө яг биеийнхээ аль хэсэг дээр илүү анхаарал хандуулж илүү хөгжүүлээрэй гэж байна. Маань шүүгч дунд орос шүүгч үстэй. Тэр маань болохоор ер нь бүх булчингуудын юу бол суурь гараад ирсэн байна. Тэгээд бүгдэн дээр нь л ер нь жоон төлөвлөгөө ажиллах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд тэрнийхэн дагуу бэлтгэл сургалтыг л тэмцээнд амжилт өрсөлдөхөөс. Яг аль хэсэг дээр байна? За одоо хөвлийн одоо нэг юм V гэж ярьж гурвалжин энэ тэгээ мөр тэгээ хөл
Энэ 3 4 хэлэх үү. Тэгээ бас цээж. Ер нь бүгдэн дээр нь л. Энэ танай багийнхан бас бусдыгаа бодвол нэлээд бас өвмөц баг хамт олон бүрдсэн болов гэж би харж байна. Манай үзэгчид бас тэгж харж байгаа болов гэж бодож байна. Чи бас өөрийнхөө багийн гол онцлогийг үзэгчтэй нэг сайхан дуртайч. За төлөөх манай багийн онцлог болохоор одоо манай хоёрын ах маань болохоор 52 настай. Тэгээд хоёрын ах маань гол зорилго болохоор энэ тэмцээнд төрүүлээ гэж бол тийм юу том зорилго бол тавьгүй зүгээр хэдэн ч насны хүнтэй энэ фитнес спортоор хичээлж болдгиймаа гэдгийг л одоо тэгээ өөрөө боддоо өөрийнхөө үеийнхэндээ одоо бас тэгээ залуучуудад үлгэр дуурайл болох үзүүлж байгаа болов гэж бодож байна. Тэгээд бас нэг онцлог болохоор маш бас нэг маа найз одоо томоогод бас амгалан бас найз маань байгаа. Тэгээ кино тоглож байсан 10 удаа гэх юм. Тэргээр бас манайх илүү даваад байна. Бас илүү олонд танигдах магадлал бас илүү өндөр болж хувирч ийн гэж хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тийм л яах вэ? Тэгэхээр дараа дараагийн цэмцэн уралдаанууд маш одоо хүнд болно. Тэгэхээр та хэд манай сувийнхын бэлтгэлүүдийг сайн хангаарай, багаараа байнга өдөрт бэлтгэлүүдээ сайн хийгээрэй. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Давзаштай Golden Gem багийн одоо гишүүн хоёрын ах дээр би яриад байна. Тэр манай хоёрын ахын хувьд гэх юм бол маш мундаг хүн байгаа. Одоо нэвтрүүлэг гэснээс хойш олон хүний одоо хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа гэж хэлж болохоор байгаа. Тэгэхээр таны хувьд бол фитнесийн спорт гэдэг хүнийг ямар сайхан хөгжүүлж, ямар сайхан бие авч явах бүх зүйлийг суралцдгийг гэдгийг бодож жишээг өнөөдөр таас олон залуучуудад харуулж байгаа болоо гэж бодож байна. Ер нь бол фитнест нас гараг учраас одоо ялангуяа миний үеийнхэн магадгүй надаас нэг хэд дүүч юм уу фитнесээр хичээлэхэд оройтж байна. Одоо бол ер нь бол дэмэдэ гэсэн бодол хэрвээ тээж байгаа бол энэ мөчөөс эхлээд энэ фитнесээр хичээлэрэй гэж бодож байна. Фитнесээр хичээхийн ач холбогдол бол маш олон давуу талтай. Хамгийн нэгдүгээрт нь биенээс энэ хүсээр дамжуулж хорыг гадагшлуулна. Хоёрдугаарт нь цаг зав бол зөв болгосон өнгөрөөнө. Гуравдугаарт нь бол өөртөө маш их итгэлтэй болно. Ийм олон талын ач холбогдолтой учраас ер нь фитнесээр хичээлэх заашгүй шаардлагатай. Тэр зэмээ одоо өнөө үед дэлхийд даяар янз бүрийн өвчин эмгэг тусч байна, их гарч байна. Тэр их гарч байгаагийн шалтгаан бол ерөөсөө тэрний эсрэг ганц дархлаа бий болгох юм чинь ерөөсөө л дархлаатай болохын тулд хөдөлгөөнтэй бай. Хүн болоод хөгшиж өгөхгүй, өшиж өгдөг гэж үг байдаг. Тийм ч учраас ерөөсөө л хөдөлмөрлөдөө. Тэгэх юм бол та тэр өвчнөөс тусгаас одоо зайлсгээд өөрийгөө аваад өөрийгөө болон өрөөл бусдыгаа ч гэсэн хэрвээ ийм авах юм бол аварч болно гэж би хэлмээр байна. Нэвтрүүлгийн хамгийн ихэнд хэмжилтэнд орж шүүгчдээс зөвлөгөө авсан. Таны шүүгчд биеийнхээс аль хэсгээр илүү анхаарлаа хандуулаарай. Аль хэсгийг илүү хөгжүүлээрэй гэж хэлсэн. За ерөнхийдөө булчингийнхаа маслыг л ер нь өшөө сайн чанарж болрол гэсэн юм байсан. Миний ерөнхийдөө биений харьцаа бол их ойролцоо байгаа. Ер нь пропорц бол ерөнхийдөө бол барьцсан байгаа. Мэдээж тэмцээд орохын тулд чинь жоохон хөссөө илүү урсгаараа. Тэгээд биеийнхаа маасанд ялангуяа булчингаа бол чанарж болоо гэсэн тийм зүйл өгсөн дөө. Тэгээд маш их баярлалаа. Тэмцээн уралдаанд маш идэвхтэй, маш сайн оролцоороо. Тэгээд олон хүнийг энэ сайхан фитнесийн спортоор хичээлэх дур сонирхлыг та төрүүлээрээ бидний нэвтрүүлэг үзэж байгаа маш олон хүн таныг хараад мэдээж урамшиж тэр сайхан бүх энергийг авах болоо гэж бодож байна. Тэгээд та олон хүний бас хайр хүндэтгэлийг хүлээж тэмцээн уралдаанд маш амжилттай оролцоороо. Танд олон хүн найдаж байгаа шүү. Баярлалаа. Ерөөсөө фитнесээр өнөөдрөөс эхлээд хөгшин хөвөө гэлэхгүй бүх хүмүүс өнөөдөр ерөөсөө фитнес бүгдээ цугларцгаах хэрэгтэй шүү гэдэг тэр урьяа гэж хэлмээр байна да. За одоо энэ яг ямар дасгал хийгээд зогсож чинь гарын хоёр л бодож байна. Энэ тэгэхээр одоо зөвхөн яг энэ зүгийн хэсэг дээр тийм хоёр цэвэр шүүгч маань одоо анх зөвлөгөө өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр чамд яг ямар зөвлөгөө яг юугаар хөгжүүл ямар булчин дээр илүү ажил хийж хэлчихсэн. Ер нь бол биеийнхэн бүх булчин юу гаргасан. Бүх булчин дээр ажиллаж байсан. Тэгээ өнөөдрийн хувьд бол гараа ирж байна. Өнөөдөр одоо ойлгож юу гэсэн гурлаад тэр нараа. За би нэг энэс чи хийгээд үзчих юм уу? Чи энийг барьж байгаа шүү дээ. Би зөв хийж байна уу? Тэцэрэг автаад тий. Энд бол одоо сайн барих хэрэгтэй шүү дээ. Сайн барих. За үгүй яа. Яг юу болох вэ? Би нэг бэрийн савхай эцэг байна. Ам тийм ээ тий. Тэгэхээр энэ хэмжээгээр даваад орж байгаа. Тамирчид маань бас их хүнд хэцүү дасгал хийдэг юм. Би бол ингээд ханхад бол ингээл явчих чинь гэж хараад ирсэн ч бас чанга байна тий. За бэлтгэлээ сайн хийгээрэй. Амжилт хүсье.
За тэгэхээр үзэгчтэй энд Mr. Jim багийн маань тамирчин бэлтгэлээ хийж байна. Тэгээ бүгдээрээ уулзцгаая. За Mr. Jim багийн тамирчин маань яг ямар дасгал хийж байна? Чээж. Талбай. Үзэгчтэй энийг хийж үзвэл. За. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө далбайг өргөн болгоно гэсэн үг тий? Тийм. Далбай өргөн болоод ирсэн юм уу? Тоо гарч ирнэ. Өөрөө бас яг энэ нэвтрүүлэгт маань ямар зорилготой өөрийнхөө биеийн хөгжлийн талаар зүйлсэн тий? Энэ зорилгоо илэрхийлэх. Би бол анх энэ фитнест орж ирэхдээ дан аэробикт нь ордог гэсэн. Зүгээр л нэг хүн нэг турчвал болох юм байна гэж бодоод. Тэгэхэд ерөөсөө хүн хамгийн гол нь нөгөө болчин би чанга байх чи ерөөсөө гол юм лээ шүү дээ. Тэгээ хүмүүс болохоор ерөөсөө ганц дан хөлч юм уу хийгээд мөр чээж мэж ингээ орхиод яваад идэг. Тэр бол айгүй буруу. Ерөөсөө бүхэл булчингаа ажилуулж бүх булчингаа л хөгжүүлж ирж ерөөсөө төгсөхгүй би гайдсан гарч ирдэг гэдгийг ерөөсөө ойлгосон. За үзэгчдээ Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань үзэгчдэнд үргэлжлэн хүрж байна. Тэгэхээр би дараагийн тамирчин Чандан багийн гишүүн энэрлэг дээр ирээд байна. За энэрлийн бэлтгэл ямар байна? Сайн байна. Тэгээд би мөрний дасгал хийж байна. Техникийн зөвлөлтөөр болохоор шүүгч намайг мөрөн дээр илүүсээ ажиллаарай гэсэн. Тэгээ мөрөн дээр мөрний дасгал хийж байна. Яг энэ нэвтрүүлэгт орж байгаа мэдээж зорилго нь юу байна? Одоо жишээлбэл шүүгчдийн хувьд намайг мөрөн дээр маш сайн ажиллаарай гэсэн гэж байна. Тийм ээ. Магадгүй чиний хувьд яг энэ нэвтрүүлэгт ороод дараа нь одоо нэвтрүүлэг өндөрлснээ дараа үр дүн нь одоо ямар гарах вэ гэж чинь аль хэсгээ илүү гоё болох вэ? Ерөнхийдөө бол шүүгч нарын хэлсэн одоо мөр хэвлээ гэдэг энэ хэсгүүдээр илүү ажиллана. Үр дүн гэвэл ерөнхийдөө бол би бол бие тийм гоё төгс галбартай болохыг хичээд байгаа. Үр дүн харагдах байхаа 5 хоногийн дараа. Маш баярлалаа тэмцээнд амжилттай орцороо баярлалаа. Эх орон Монголын үндэсний телевиз Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөө толгойтой хамтран явуулж байгаа Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар маш амжилттай болж өндөрлөлтөө. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маань бас нэлийн ширүүхэн хоёр баг маань маш амжилттай даалгавраа хийж гүйцэтгэлээ. Тэгэхээр эдгээр багууд бол мэдээж Чандан болон Mr. Jim багийн гишүүд байгаа. Тэгэхээр одоо дараагийн дугаарт маань бас биднийг хүлээж байгаа багууд маань байгаа. Тэр бүхэн маань маргаашийн дугаарт маань гарах байгаа тий. Маргаашийн дугаар. Тий. Тэгээд одоо бид хоёрын зогсож байгаа зал маань хоосорчихсан. Тамирчид маань өрсөлдөөн бэлтгэл бүх юмаа дуусгачаад харж амархаар явсан байна. Бид хоёрын хувьд бас их ажил их байна. Тийм, тэр болгоныхоо дуусгачаа эртхэн бас харж амарна. Амарч дараагийнхаа ирж хүчээ авахгүй бас болохгүй байна. Тиймээс үдэш та бүхэн маань ч бас Эх орон Монголын үндэсний телевизээр үдэш бүр суугаад харуулж Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэгтэйгээ үргэлж хамт байж манай нэвтрүүлэгт оролцож байгаа хүчирхэг 12 баг тамирчтай цаг ямагт дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр бидний нэвтрүүлэг цаашдаа улам бас илүү сонирхолтой, сайхан болох болно. Тэр бүхэнтэй маань үргэлж хамт байгаарай гэж хэлмээр байна. Ингээд үдэш та бүхэндээ маргааш шинэхэн сайхан дугаараар эргэн уулзцгаая түр баяртай үзэгчтэй. Сайхан амартай гараа баяртай. Boogie on.